Сайн байна уу та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 4-р төвшний оюутан. Зарлагдсан 3 сэдвээс бол арчлалдах залуусын хувь нэмэр буюу Youth Participation for Democracy гэдэг сэдвийг сонгож авсан байгаа. Тэгээд яг илтгэлийн тэмцээнд бичлэгээ илгээхдээ бол нөгөө нэг ардаа ая тавиад ер нь бол бас нөгөө нэг гайгүй байранд орохын тулд их хичээсэн бол өнөөдөр ингээд залуучуудыгаа харсан чи илүү бас даруухан баймаар санагдлаа. Ингээд илтгэлээ хэлцүүлж эхэлье. Тэгэхээр зарим хүмүүс болохоор ингээд ярьж байгааг нь сонсвол өмнө нь бол ийм байгаагүй, өмнө нь бол бүх зүйл амар сайхан байсан. Энэ арчлал гараад бол бүх зүйл болохоо байжглаа гэх мэтчлэн одоо социалист засаглалын үед амьдарч байсан зарим хүмүүс хэлдэг. Гэтэл залуучууд бид бол өмнөх засаглалд амьдарч үзээгүй, бид энэ талаар мэдгүй, мэдэрч үзээгүй. Тиймээс өмнөх засаглалд амьдарч үзээгүй залуучууд бид яг энэ ойлголттой санал нэгдэх хэрэгтэй юу? Аль эсвэл үгүй юу? Тэгэхээр социалист засаглал бол ямарваа нэгэн байдлаар сайн сайхан үр дүн амладаг байсан. Харин ардчилсан засаглал бол бидэнд үр дүн амлаагүй. Марк Беверийн бичснээр бол хүн төрөлхтний төр улсын түүх бол өөрсдийн нийгэмдээ сайн засаглал хайсан, эрэлхийлсэн, эргээд түнтэйгээ тэмцсэн түүх юм а гэж бичсэн байдаг. Тэгэхээр бид өөрсдөө сайн засаглал хайгаад, ирээд, эргэж түнтэйгээ тэмцээд эцэст нь одоогоор ардчилсан засаглалыг сонгоод байна. Тэгэхээр ардчлал гэдэг бол ард түмэн өөрсдийн төлөө өөрсдөө байгуулсан өөрсдийн засаг юм гэж Абрахам Линкольн тодорхойлсон байдаг. Тэгэхээр миний бодлоор магадгүй энэ тодорхойлтын дагуу ардчлалын мөн чанарыг ойлгож болох юм. Тэгэхээр ард түмний ардчлал гэдэг бол өөрөө ард түмэн өөрсдийгөө засагладаг улс төрийн систем. Харин ард түмний засаглал гэдэг бол гол нь иргэд өөрсдөө улс төрийн шийдвэр гаргах процедурт оролцох боломжийг илэрхийлдэг. Тэгэхээр төлөөллийн ардчлалын үед бол иргэд бид сонгуульд оролцож саналаа өгөх замаар энэхүү процедурт оролцох боломжоо хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр ардчлал бидэнд амар сайхандаа жаргадаг ямар нэгэн төгсгөлийг биш. Харин иргэд өөрсдөө зүгээр л шийдвэр гаргахад оролцох боломжийг олгож байгаа нь хамгийн үн цэнтэй байгаа юм аа. Тэгэхээр бид мөн чанарыг таниагүй зүйлээсээ бол үр шим хүртэх боломжгүй. Тэгэхээр зарим үед бол иймэрхүү ардчлал бол сайн зөв хууль батлах ёстой байдаг, ардчлал сайн үр дүн өгөх ёстой байдаг. Гэх мэтчлэн тодорхойлолтууд, ойлголтууд явж идэг. Гэтэл ардчлал сайн зөв хууль баталдагтаа биш, харин хууль батлах ардчилсан арга замтай учраас үн цэнтэй байдаг. Тэгээд хамгийн гол нь ардчлал бол өөрөө улс төрийн мөн зөв алдаагүй шийдвэр гаргах явдал биш, харин шийдвэр гаргахад иргэд өөрсдөө оролцох боломжийг л илэрхийлж идэг. Тийм учраас залуучууд бид ардчлал бол улс төрийн шийдвэр гаргах процедурт оролцох юм байна гэдэг энэ улс төрийн философийн ойлголтыг таних нь өөрөө ардчлал дахь залуучууд бидний бас магадгүй нэг хувь нэмэр нь байж болох юм аа гэж би хувийн зүгээсээ бол харсан. Тиймээс улсын хурлын, түүний гишүүний, мөн ерөнхийлөгчийн цаашлаад орон нутгийн сонгуульдаа идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцох нь залуучууд бидний ардчлал дахь нэг хувь нэмэр юм байна. Тиймээс ардчлал залуусын бидний хувь нэмэр энгийн хэрнээ энгүйх, гүйхэн биш, харин гүнзгий гэдэгт итгэж байна. Илтгэлийг минь анхаарлаа сонссон маш их баярлалаа.